Сайн байцгаана уу их мэдсэгчтэй. За Монгол улсын гадаад харилцааны яам, Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны үйл ажиллагааг сурчлан таниулах зорилгоор тогтмол ярилцлагын нэвтрүүлгийг өнөөдрөөс буюу Монгол улсын орчин цагийн дипломат алба үүсэж байгуулагдсны 114 жилийн өдрөөс эхлүүлж байна. За манай эхний зочин Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Баццэг өргөдөө ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За хоёулаа мэдээж оны төгсгөл, оны сүүл болж байна. Монголчууд бол оны сүүлээрээ аливаа салбар, аливаа гэр бүл, аливаа хувь хүн өөрийгөө дүгндэг, ажил албаа дүгндэг ийм уламжлалтай. За мэдээж 2025 оныг хоёулаа дүгнээд ярилцъя гэж таныг урьсан байгаа. Тэгэхээр 2025 он бол мэдээж өмнөх жилүүдийн адил, сар дахлаас хойш он жилүүдийн адил манай гадаад харилцаанд их идэвхтэй он жил байл. За их олон айлчлал явагдлаа. Иргэд бол гадаад харилцааны асуудлыг үр дүнхөөс илүү сонирхдог, мэддэг, анхаардаг болсон байна. Тэгэхээр 25 он гэдэг энэ он Монгол улсын гадаад бодлогын хувьд, гадаад харилцааны хувьд яг ямар ач холбогдолтой байсан бэ гэдгээс яриа гаргая. Тийм. За 20 одоо салбар болгоно 25 он ургац царимтай бүтээлэр дүүрэн байна гэдээ ярина. Тэгэхээр гадаад харилцааг бас одоо иргэд маш их сонирхдаг болсон том давуу тал цар тахлын үеэс гээд өөрөө яг түрүү хэлсэн. Цар тахлын үед одоо гадаад харилцааны сайдар сонгогдоод 21 оноос ажиллаж байхад бидний одоо өмнөх ажил арай өөр байсан. Тэр цар тахлын үе өөрөө дэлхийн ертөнцид маш том сорилтыг авчрангууд дэлхийд даяараа бүхий л улсын гадаад харилцааны яамд сайдар одоо маш их эрчимтэй хөдөлгөөнд орсон. Тэр үед одоо вакцины дипломат ажиллагаа, тийм ээ, ковидын дипломат ажиллагаа, за улс орон болгон уралдаал хин төрүүлж ийм тариа авчрах уу, хаана юу гарч ийн, ямар одоо хинээс ямар овсгоо самбаа гарах уу гэдэг нь дипломатын ур чадвараас гадна бараг хувь хүмүүсийн ур чадвар хүртэл бүх ингээд дэлхийд даяар юм шин сорилт болж ирсэн. Тэгэхэд гадаад харилцааны яамдууд ганцхан одоо харилцааны ч юм улс төрийн ажил хийдэг юм байна. Бүхий салбарын үйл ажиллагаатай маш нарийн уялдаатай ер нь гадаад цонх гэдэг чинь хичнээн чухал юм бэ гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулсан. Тэрүүн шиг одоо Монгол улсын хувьд ч гэсэн гадаад харилцааны яамны дипломатууд дээр ковидоос хойш бол их олон салбарын хөрвөх чадвартай болж олон одоо хамтын ажиллагаануудыг дэлхийн бусад дипломатуудаас суралцаж өөрсдөө ч бараг зарим заах хэмжээнд хүртлээ идэвхтэй ажилласан. Иргэдийн татаа авалтаас ахуулаад манайх шиг далаад гарцгүй хөгжиж байгаа орон хоёрхан хөрштэй тээвэр логистик үед хязгаарлагдмал нөхцөлд бид нар гаднаас одоо им тариа, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, за тэгэл иргэдийн зорчих хөдөлгөөн бүх юм хязгаарлагдмал байхад бид нар бол маш сайн ажилласан. За энийг бас одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагч гэсэн Монгол бол загвар орн болсон. Бид нар бусад одоо зарим хөгжиж байгаа буураа хөгжиж байгаа орнуудад Монголын энэ загварыг ковидын дипломат ажиллагааг бол зүй ёсоор одоо сурчилж таниулж одоо эднийхээс үлгэр жишээ аваа гэд. Энүүгээр одоо Монголын дипломатууд бас их цөөхүүлээ, их ажлыг амжуулдаг. Монгол одоо хүн амынхын цөөхөн ч гэсэн бас энэнд нөлөөлдөг гэж би хувьдаа боддог. Тэгэхээр биднээсийн дипломат алба бол маш идэвхтэй тэр цагаас хойш өргөжөөд 2025 он одоо 21, 22, 23, 24 оныхаа амжилтуудыг дандаа давуулсан. Жил болгон бид нэг 20-30% одоо амжилтаа ахиулсан гэж тооцох юм бол 24 оноос бид нэр 30% илүү ажил арга хэмжээ зохион байгуулсан байна. За гадаад харилцааны яам өөрөө энэ арга хэмжээ зохион байгуулж байгаагаар үйл ажиллагаа нь гол ингэж хэмжигддэг учраас айлчлалуудыг одоо ярихаас өөр аргагүй. Тэгээ айлчлал дээрээ тулгуурлаад үр дүнгийн ярих нь зөв бахаа. Айлчлал одоо тоонууд гарсан л байна л да. Ерөнхийлөгчийн төвшөнд энэ онд 17 айлчлал хэрэгжсэн гэдэг тоо бид нар. Та тэгэхээр сая дурдлаа. Мэдээж гадаад харилцааны салбарын тухайн улсын гадаад бодлого ямар идэвхтэй байгааг тодорхойлох хүчин зүйл бол айлчлал. Тэгэхдээ айлчлалтай холбоотойгоор иргэдийн дунд нэг яриа байнга явдаг. За одоо шулуух хэлчихэд айлчлал хийгээд яг яах гээд байгаа. За энэ хурчин Монголд ирээд яах гээд байгаа. Эднэр ер нь тийшээ очиж яах гээд байгаа. Яг юу хийгээд байгаа тийм. Тэгэхээр энэ талаас нь харах юм бол бид нэр айлчлал гэдэг зүйлийн ач холбогдлыг яаж харах хэрэгтэй бэ? Яг зөв. Одоо биднэрт айлчлал хийдгүү үе бас байсан. Тэгэхээр ядаж ингээд гадны том зочин авцраач эсвэл манайхыг ч одоо хинч тоодгүй юм шүү. Америкт очиоч одоо Япон хүлээж авахгүй байна уу өдр гэд ийм барианууд гардаг ус. Тэр үе бол ард өнгөрсөн. Өнөөдөр бид нэр хүссэн хүнтэйгээ уулзч чаддаг, хүссэн хүнээ урьж чаддаг болсон байна. Энэ өөрөө твшил. За айлчлал яад юм бэ гэхээр энэ бол харилцааны оргил хэсэг нь.
гадаад бодлого гэдэг бол дотоод бодлогын үргэлжлэл тийм ээ. Тэгэхээр бид нэр улс орноо хөгжүүлэх гэвэл манайх шиг орны хувьд гадаад харилцаагаа хөгжүүлэх нь маш чухал. Тэгэхээр бид нар хүсэл айлчлал хийгээд байдаг юм биш. Хүсэл хүн хүрээд ирдэг юм биш. Айлчлал бол заавал одоо үр дүнгуудын нэгтгэл байж байдаг. Тэгэхээр бид нар тэр тухайн оронтой олон улсын байгууллагатай хоёр талаар юм олон талаар ингээ хамтын ажиллагаар олон жил харилцаад ямар нэгэн одоо үр дүнд хүрэх гээд хамтын ажиллагаагаа дүгнэх гээд байдаг. Тэгтэл одоо тэр тухайн орон манайтай ажиллах сонирхолгүй бол ямар ч үр дүн гарахгүй, ямар ч баримт бичиг байгуулахгүй, ямар ч ажил хэрэгжүүлэхгүй. Тэгэхээр энэ өөрөө ингээд энэ харилцааны үр дүн, харилцан ашигтай хамтарч ажиллах сонирхолоо илэрхийлээд энэ нь уулзаад яг үр дүн гараад ирэхээрээ айлчлалаар энийг баталгаажуулдаг. Тэгэхээр энэ төрийн өндөр айлчлал тэр тусмаа төрийн айлчлал бол их ховор хэрэгждэг. Энэ бол асар хамгийн одоо үр дүнтэй буюу хамгийн олон баримт бичиг дээр эцэлж тохирч гарын үсэг зурдаг энэ улстай ажиллах ашиг сонирхол эрх ашигаа хангаж үр дүнгээ гаргаж олон нийтэд зарлах үйл явц бол энэ айлчлалаар хэрэгждэг. Тэр утгаараа энэ 17 төрийн айлчлал гэдэг бол маш өндөр тоо. Манайх шиг бид нар одоо 5 жилийн өмнө жилд 2-3 төрийн өндөр айлчлал хэрэгжүүлжсэн бол 17 төрийн айлчлалаар бид нар нийтдээ 160-аад баримт бичиг байгуулсан байна. Энэ баримт бичгүүд нь өөрөө энэ одоо айлчлалын цар хүрээ бидний гадаад нэр хүнд гадны улс орнуудын манайтай ажиллахын сонирхлыг илэрхийлж байгаа бөгөөд бидний гадаад орчноо бүхий л салбарт эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Бизнесийн салбар одоо бүх салбарын гадаад таата нөхцөлийг бүрдүүлж байгаа нь өөрөө айлчлалын үр дүн. Тэгэхээр та сая нэг чухал санааг хөндлөө. Гадаад бодлого гэдэг бол дотоод бодлогын үргэлжлэл. Айлчлалын явцад 25 оны турш 160 орчим баримт бичиг гарын үсэг зурсан гэдэг тоо гарсан байна. Тэгэхээр иргэд олон нийтийн хувьд бас нэг зайлшгүй авч явах ёстой ойлголт бол энэ гадагшаа хийгээд байгаа айлчлал чинь дотоод асуудлаа шийдэхин тулд хийж байгаа гэдгийг бас нэг талаас харах хэрэгтэй байх тийм үү? Мэдээж иргэдийн дунд байдаг нэг ойлголт бол за мэдээж гадаад бодлогын үндсэн зорилго бол аюулгүй байдлын гадаад тоотой орчныг бүрдүүлэх мөн. Тэгэхдээ нэг хэсэг нь дотоод асуудлаа шийдэхэд чиглэдэг. Тэр талаас нь харах юм бол. Тийм, бид нар одоо нэг үе бид нар ингээд гадныхнаас их тусламж, дэмжлэг гуйдаг. Бид нар одоо хөгжлийг гаднаас авчрах га дандаа юм гадагшаага урсгал явж исэн бол одоо бид нар Монголдо дэлхийг авчръя, Монголоо танилцуулъя. Хамтарч ажиллая, харилцан ашигтай хамтарч ажиллая. Өмнөгөө бид нар юу ч хүсэхгүй, ямар нэгэн тусламж дэмжлэг авахгүй бие биендээ дэмжиж ингээ харилцан ашигтай ажиллая гэдэг энэ ойлгомжтой болсон. Тэгэхээр энэ харилцан ашигтай хамтын ажиллагаа нь өөрөө бидний дотоод бодлогыг гадагшаа танилцуулаад эргээд харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгоход асар чухал үүрэгтэй. Энэ дээр бид нар манайх шиг орны хувьд бид нар уул уурхай дээр суурилсан эдийн засгтай байгаа хэдий ч манай мал аж ахуй дээр суурилсан, хөдөө аж ахуй дээр суурилсан бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлснээр бид нар уул уурхайн бус экспортыг дэмжиж аж ахуй нэгжүүдээ энэ чиглэлд хөгжүүлж гадагшаа аль болохоор одоо бараа экспортлж чадах юм бол Монгол орны эдийн засагт богино хугацаанд сэргэлт ирж бидний амьдрал сайжирч Монгол орн хөгжнөө гэж үзэж байгаа учраас бид нар энийг цаг алдахгүй маш богино хугацаанд хийхийг зорж байгаа. Тэгэхээр биднээсийн дотоод бодлого бол бид нар яаж энэ дан ганц уул уурхайн хараат байдлаасаа гарах уу? Бусад төрлийн бизнесийг яаж дэмжих үү? За энэ дээр бид нар одоо ингэ сая гадаад орчноо бүрдүүллээ гэдээ ярьж байна. Одоо бид нар аж ахуй нэгжүүдэд боожуулах. Аж ахуй нэгжүүдэд хэрэгтэй мэдээллийг нь импортлж авчирч өгөх. Тэднүүсийг уулзуулах. Гадны одоо сонирхож байгаа улс оронтой харилцаа холбоо тогтоох. Биднээс улс орноо танилцуулах нь маш чухал байгаа. Тэгэхээр энэ айлчлал гадаад харилцааны яамны үйл ажиллагаа бол одоо бид нар гадагшаа чиглэсэн дотгошоогоо хөрөнгө оруулалт татсан эдийн засгийн өвөөжийн нэмэгдүүлсэн харилцааг бий болгоход тэр дундаа бизнесийн салбарыг хөгжүүлэхэд л одоо гол анхаарлаа цаашдаа төвлөрүүлж энэ дээр одоо шинэ засгийн газар эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч бодлогын түвшинд ихээхэн юм томоохон өөрчлөлтүүдийг авчирсан ирээдүг бэлтэж байгаа. За энэ хөрс суурийг бол гадаад харилцааны яам алгуурхан боловч тогтвортой тогтмол хийж байгаа. Дипломатуудын ур чадвар бас нэмэгдэж байна. Хилийн чандад байгаа дипломат төлөөлөгчийн газруудын тоо нэмэгдэж байна. Бүх төрлийн айлчлал даар бид нар бизнес форумуудыг зохион байгуулж байна. Нэг удаагийн айлчлал болгон дор хаяж хоёр талын 100 аж ахуй нэгжүүдийн хооронд нь танилцуулж байна, сурчилж байна.
монголчуудаа бас тэр орны эдийн засаг манайтай ажиллах боломжийг нь танилцуулж их том арга хэмжээнүүдийг ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зохион байгуулж байгаа. Энэ өөрөө манай компаниудад маш их урам зориг өгч байгаа. Тэгэхээр биднээс одоо гадныхаа юу шаарддаг вэ гэхээр та нар маш сайн төсөл хийж сурах хэрэгтэй байна. Хоёрдугаарт одоо энэ улс төрийн нөлөөг бизнесээс салгаач. Гуравдугаарт доктортой гадаад хамтын ажиллагаа хэлсэн ярьсандаа байгаач. Гадаадын хөрөнгө оруулалтынхаа орчин, хууль дүрмээ тодорхой олгооч. За өмнө нь гомдоосон хөрөнгө оруулагчдаа одоо уучлалт гуугаад асуудлыг шийдээч. За ингэх юм бол одоо биднэрт ямар ч асуудал байхгүй. Дээрэс нь манай аж ахуйн нэгжүүд одоо ингээд ерөнхийлөгчийн цагаан алт хөтөлбөр, хүнсний хувьсгал гэдэг энэ олон хөдөлгөөн санаачлагуудын үр дүнд үйлдвэрлэгчид нэмэгдэж байна. Өнгөрсөн жил бас нэлээд олон шинэ аж ахуйн нэгжүүд байгуулагдаж хүмүүс үйлдвэрлэж байна. Үдэ аж ахуйн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж байна. Тийм ээ, ноос ноолуур, арьс шир, ноолуурын компаниуд бас нэмэгдэж байна. За цагаан эдэ, мах чиглэлийн одоо экспортын зорилготой ийм компаниуд байгуулагдаж байна. Гэвтэл гадных нь тавьдаг одоо бид нар бүх баримтчиг байгуулсан мөртлөө шалгуур стандартыг хангахгүй байна. Доктортой нийлүүлж чадахгүй байна. Тэгэхээр биднээсийг одоо эдийн засаг жуулаачийн харилцаагаа гэдэг нөхцөл нь бүрдсэн байдаг. Манай аж ахуйн нэгжүүд бол доктортой нийлүүлэх, за дасралтгүй тэгээд айлын чанар шаардлагад нийцсэн ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд арай бас удаашралтай явж байгаа гэж миний хувьд харж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар яаж тусламж дэмжлэг үзэх үү? Энэ дээр засгийн газар ямар бодлого боловсруулж аж ахуйн нэгжүүдэд богино хугацаанд бойжуулж өсгөж гаргах вэ? Яаж айлын одоо тэр тарифын бус саадуудыг давах вэ? Ингэх юм бол бид нар цаашаа энэ харилцааг болвол гадаад харилцааны яам бүрэн зохион байгуулах юм боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр таны хэлснээс ингэж ойлгох гэдэг. Хэлийн чанд тэгж байгаа айлчлалуудын үр дүнд бизнесийнхний хувьд, аж ахуйн нэгжүүдийн хувьд, за иргэдийн хувьд гадагшаа зах зээлд гарах боломжийг бол нийлчихэд байна. Одоо үндсэндээ суурийг тавьсан гэсэн үг. Энэ үүнийг бол бас магадгүй түншлэлийн харилцаагаар хэмжиж болох байх. Тэгэхээр энэ он тогтоосон түншлэлийн харилцаануудын талаар бид нар ямар ч үсэн стратегийн түншлэлээ Турктэй, Италитай гэдэг юм уу хоёроор нэмээд бодит акцууд гарч ийн л да. Тэгэхээр түншлэл гэж яг юугаа тодорхойлоод яагаад энийг стратегийн түншлэл, иж бүрэн түншлэл гэдэг ч юм уу өргөн үрээтэй түншлэл гэж томьёолоод байдаг юм байна. Тийм. За тэгээд мэдээж энэ улс орон болгон харилцааны төвшингүүд байдаг тийм ээ. Тэр бид нар хоёр хөрштэй. Манай хоёр хөршийн бодлого бол манай гадаад бодлогын үзэл баримтлалын одоо гол судас гэхүү хоёр хөрштөөгөө бид нар маш сайхан найрцаг харилцаатай байх ёстой. Тэгээд хоёр хөрштэй, хоёр хөрштөөгөө бид нар иж бүрэн стратегийн түншлэл буюу түншлийн хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. За энэ нь одоо нөгөө цолоор бол ингээд чимэг нэмэгдээд явдаг штэ тийм ээ. Бид нар цаашаа улам одоо бүхий л салбарт ойлголцохгүй зүйл байхгүй. Бүхий салбарт өргөн үрийн хамтарч ажиллана гэдгээ энэ төвшингүүдээр ингээд ангилаад явдаг. Тэгэхээр энэ жилийн хувьд бид нар бол одоогоор дэлхий дээр нэгдсэн үндэсний байгууллага 192 оронтой бид нар дипломат харилцаа тогтооцсон, найрсаг харилцаа. Энэ манай бас гадаад бодлогын том зорилт байсан. Улс орон болон бас энийг тогтоож чаддгүй. Тэгэхээр 192 оронтой дипломат харилцаа тогтооцсон бүх оронтой их тайвнаар зэрэгцээд оршоод хамтраад ажиллаж байгаа цөөхөн орны нэг болсон гэдэг нь өөрөө манаас гадаад бодлогын нэг том ололт. За ингээд бид нар хоёр хөрштөөгөө иж бүрэн стратегийн түншлэл буюу түншлийн хамгийн өндөр түвшинд байгаа. За бид нар Турк, Итали улстай стратегийн түншлэл, найрсаг харилцаа стратегийн түншлэлд ингэж одоо шат ахиулсан гэсэн үг. Тэгээ энэ 2025 онд за Чех, Польш, Узбекистан, Киргиз улстай иж бүрэн түншлийн харилцааг тогтоосон. За энэ бид нар бас энэ Төв Азийн орнуудтай сүүлийн 30-аад жил харилцаандаа бас нэлээд орхигдуулсан байсан орон зайгаа нөхөж ижилхэн адилхан одоо замыг туулаад зах зээл шилжилтийн нийгэм одоо ингээд арчлалд шилжсэн энэ орнууд бие биенээс нэлээд алсарсан байсан. Тэгэхээр бүгд одоо адилхан хөгжиж байгаа. Бүгд өөр өөрхийн бүс нутаг зах зээл дээр учраа олцсон барууны улсуудтай, олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтарч ажиллаа сурцсан. Тэгэхээр өөр өөрийнх нь бас давуу талууд байгаад байгаа юм. Тэгэхээр ингээ C5 буюу энэ Төв Азийн орнууд чинь бусад улс орнуудтай механизмууд байгуулан хамтарч ажиллаж байгаа. Манайх бол одоо хоёр хөршийн дунд ганцаараа оршдог, далаад гарцгүй бас агуу түүхтэй улс орны хувьд бид нар бас идэвхтэй гадаад бодлого явуулдаг. Тэрэд маань манахаас туршлага судлах, 3 дахь хөршийн бодлого ч юм уу сонирхол бас байдаг. Бид нар бас тэр улсуудын
гадаад хамтын ажиллагаан дээрээс ч гэсэн суралцах, харилцан бие бинийгээ дэмжиж явах бизнесийн асар их боломжууд байна гэж харагдаж байгаа. Тийм учраас бид нэр энэ Төв Азийн орнуудтай идэвхтэй харилцаагаа үргэлжлүүлээд төрийн одоо айлчлалуудыг тавууланд нь хэрэгжүүлээд Узбекистанд бид нэр элчин сайдын ам байгуулсан. За энэ Төв Азийн орнууд бол хүн ам ихтэй, бид нартай бас сэтгэлгээний хувьд ойролцоо адилхан хөгжиж байгаа. Зарим талаараа бид нартай одоо маш их ойрхон ажиллах зөвхөн одоо бараа солилцоо гэхтэл тэднийд байдгүй зүйл манад байна. Манад байхгүй зүйл тэднийд байна. Тийм шууд нислэгүүд хэрэгжихээр болоод за бизнесийн хамтын ажиллагаанууд маш богино хугацаанд их амархан ойлголцох одоо эрх зүйн орчин ч гэсэн бид нэр төстэй учраас хамтын ажиллагааг богино хугацаанд үүсгэх юм байна гэж дүгнсэн учраас эдийн засгийн худалдааны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Киргиз элчин сайдын ямыг өргөжүүлсэн, Киргиз манайд элчин сайдын ямаа байгуулсан. За Узбекистанд манайх элчин сайдын ямаа байгуулад худалдааны төлөөлөгч томилоод ингээд идэвхтэй ажиллаж байгаа. Тэгээ цаашдаа бид нэр энэ бүс нутгуудад орхисон улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр ч гэсэн их идэвхтэй гадаад бодлого баримталж байгаа. Жишээлбэл ойрхон орнотын орнуудад бид нэр 25 онд мах нийлүүлэх лицензүүдийг бүгднийг авсан. Эмиратад бид нэр одоо манай аж ахуйн нэгжүүд компаниудаа байгуулсан байна. Махаа гаргаад эхэлсэн байна. За арь шир ноос ноолуур бол одоо аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөгжөөд өнөөдөр дэлхийн ноолуурын зах зээлийн 50%-ийг дангаараа Монгол улс хангаж байна жишээлбэл. Тэгэхээр цаашаага бид нэр манай энэ одоо IT-ийн компаниуд, за залуу стартапууд, за хүн сүүлдвэрлэгчид, за зарим одоо арь шир ноос ноолуурын компаниуд гадаад 7 гэд салбарууд байгуулад эхэлж байна. Тэр үтэл Зүүн Өмнөд Азид одоо Филиппинд, Индонезид бас одоо залуучууд бизнесээ өргөжүүлэлт хэлэх ийм ажлуудыг эхэлсэн байна. Энийг бид нар өмөр төдийлөн анзаардгүй байсан бол одоо бид нар энэ идэвхтэй гадаад бодлогын хүрээнд ямар аж ахуй нэгж байна, тэрийг яаж тэр тухайн улсад нь дэмжиж болох вэ? Бид нар 50 дипломат төлөөлөгчийн газраараа дамжихаас гадна элчин сайдын ам байхгүй, дипломат төлөөлөгчийн газар байхгүй газруудтай яаж бизнесийнхнийгаа дэмжиж ажиллах уу гэдгийг тухайн засгийн газруудтай хавсран суугаа орноос нь бас одоо ингэж идэвхтэй ярьж хэлцэж, арга хэмжээ зохион байгуулж, уулзуулж Монголын одоо бас Монгол улсаас сурчилж таниулах ажлуудыг бас идэвхтэй хийж байгаа. Цаашдаа энийг илүү өргөн хүрээнд хийх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр мэдээж гадаад бодлогын шийдвэр гаргалт гэдэг бол өөрөө онолтой судалгааны том зүйл. Гадаад бодлогын аливаа шийдвэр сэтгэл хөдлөлөөр юм уу, хэний көөний шийдвэрээр гардаг вэ гэдэг санаа таних дээр гарч байна. Ягаад гэвэл Төв Аз руу нөгөө нэг монголчууд бол мэдээж иргэдийн дунд яриануд байдаг. Ягаад юу Төв Азтай харилцах гэдэг. Тэр нь өөрөө тодорхой геополитикийн шаардлагач гэдэг юм уу, тодорхой хүчин зүйлээс үүдэлтэй гэдгийг бас иргэд ойлгох зүг баг тийм үү. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор мэдээж айлчлал бол таны тодорхойлж хэлснээр хоёр талын харилцаа оргилдоо хүрж байгаа. Одоо оргил үе. Нөгөө талаасаа бол хоёр талын хоорондын харилцааны маш олон жилийн процессын үр дүн. Одоо юу гэдэг 2-3 жил магадгүй багаар бодоход 2-3 жилийн төлөвлөлт. За олон улсын харилцааны практик дээр бол 20 жил, 30 жил дамнсан урилгууд хүртэл байдаг. Түүнтэй адилхан монголчуудын бас нэг гадаад бодлого сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа нэг зүйл бол олон улсын арга хэмжээ гэдэг зүйл. Энэ онд гэхэд бид нэр 3 том олон улсын гэж тодорхойлж болох арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнүүд. За тэгээ. За нэгдүгürt нь би Улаанбаатарын яриа хэлцээг дурдах дуртай. Бид нэр Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Монгол улс нэлээд одоо 10 жилийн өмнө гэдэг чинь нэлээд 12 жилийн өмнө их амбицтай санаачлаг механизм байгуулсан байдаг. Улаанбаатарын яриа хэлцээгээд. За энэ Зүүн Хойд Азийн асуудлаар Монгол улс бас өөрийнхөө байр суурийг идэвхтэй илэрхийлэх их тайван аюулгүй байдлын төлөө Монгол улс одоо энийг санаачлаг гаргаад ингээ авч явсан механизм. За энэ бол жилээс жилд өргөжсөөр хагаад бид нэр 10 дахь удаага амжилттай энэ уулзалтаа зохион байгуулж зөвхөн энэ одоо бүс нутгийн улс орнууд төдийгүй олон улсын аюулгүй байдлын судалгааны байгууллагууд, механизмууд, за барууны орны төлөөлөл, за Америк, Канада гэд тийм ээ бүхий л улс орноос энүүд идэвхтэй оролцдог болсон өөрөө бас маш том давуу тал. Нэг талаараа манай Монгол улсын нэг тавьж бодлогыг нотолж байгаа, нөгөө талаараа бидний энэ олон улсын төвшөнд олон улсын хамтын нийгэм байгууллагуудтай идэвхтэй хамтарч ажиллаж байгаа бас харуулж байгаа. Монгол улсыг бас томоохон сурчлага болдог энэ хурлыг амжилттай зохион байгуулсан. За дараа нь дэлхийн эмэгтэйчүүдийн форумыг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар 2022 оноос хойш жил болгон ямар нэг
одоо эмэгтэйчүүдтэй холбоотой сэдвээр зохион байгуулъя гэдэг энэ санаачлагын хүрээнд бид нэр 25 онд дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалтыг маш амжилттай зохион байгуулсан. За энэ өөрөө энэ прагматик гадаад бодлогод ихээхэн түлхэц үзүүлсэн юм чухал уулзалт байсан. Монгол орн бол их онцлог, эмэгтэйчүүд маш их бизнес хийдэг. Жижиг дунд бизнесүүд ихэнх нь эмэгтэй захирлуудтай байдаг. Тэгээд хүн ам цөөхөнтэй олон аж ахуй нэгжүүд эмэгтэйчүүд тахалдаг гэдэг утгаараа манай эмэгтэй бизнесмэнүүдэд урам зориг өгөхөөс гадна гадаад хамтын ажиллагаа бол тийм хол биш юм байна. Энэ бидний хаяанд байж болж байна. Дэлхийн аль ч улсаас бид нартай хамтарч яж болох юм байна. Дэлхийд даяар бид нар шиг олон бизнесмен эмэгтэйчүүд амжилттай энэ замыг туулаад явцсан юм байна. Өрхийн үйлдвэрлэлээс өнөөдөр дэлхийн одоо мега баян компаниуд үүссэн байна. Тэгээд хамтын ажиллагаанууд бас нэлээ 1000 орчим Монголын эмэгтэй аж ахуй нэгж бизнесийн төлөөлөл оролцсон гадны олон улсын эмэгтэйчүүдийн бизнесийг эрхэлдэг олон улсын байгууллагууд манад төсөл хөтөлбөрөөр санал болгосон, бага хүүтэй одоо жижиг зээлүүдийг 2 сая орчим долларын зээл олгосон. За орон нутгаас хүртэл одоо өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг бизнесмэнүүд хүртэл ирж оролцож олон одоо гадны түншүүдтэй болох эхлээ тавьсан өөрөө асар их юм ач холбогдолтой уулзалт болсон. Дараа нь бид нэр Филакийн форумыг одоо амжилттай зохион байгуулсан. Энэ нь Зүүн Аз болон Латин Америкийн орнуудын 36 орны одоо гадаад харилцааны сайд нарын уулздаг механизм байдаг. Энийг бид нар Монгол улсад зохион байгуулсан. За энэ өөрөө Латин Америк хэдийгээр холж гисэн одоо биднэрт бас нийтлэг ярих маш олон асуудлууд байдаг. Ихэнх нь хөгжиж байгаа орнууд учраас одоо нийтлэг дундын зовлонт байдаг, бэрхшээл байдаг, сорилтууд байдаг. Одоо улс төрийн бас олон одоо яриа хэлцээг хийж олон гадаад сайд нартай саналуудлаа солилцох, за хамтарч бас урайлга гаргах, хамтарсан баримт бичиг байгуулах гэд ач холбогдол талаас бол маш чухал хурлыг бид нар амжилттай зохион байгуулсан. Тэгэхээр за мэдээж айлчлал арга хэмжээ бол гадаад харилцааны яамны өдөр тутам гардаг мэдээлэл. Гэхдээ гадаад харилцааны яамны нэг салшгүй чиг үүрэг бол консулын алба. Иргэдийн хаярх ашгийг, хэлийн чадвартай иргэдийн хаярх ашгийг хамгаалах. За магадгүй энэ жилийн бас нэг онцлог арга хэмжээг бол дэлхийн монголчуудын наадам гэж харж болох байх. Ер нь энэ хэлийн чадвартай иргэдэд хүрэхийн тулд гадаад яам юу хийгээд байна гэдэг асуулт байдаг. За зөвтэй. Дээхэн үед бол яг хуу манайх иргэд гадаад цөөхөн байсан. Дипломат албаныхан иргэдтэйгээ харилцаж чаддгүй гэдэг шүүмжлэлийг бид нар олон жил авсан. За одоо бол бид нар 90 оронд 250 мянга орчим монгол иргэн суурч амьдарч ажиллаж байна. Иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. Монгол иргэд маш их гадаадд зорчдог болж байна. Монгол паспортын үнэлэмж нэмэгдэж байна. Бидний түрүүний ярьсан олон энэ айлчлал арга хэмжээний үеэр бид нар улс орнуудтай визэс харилцан чөлөөлөх хэлтсээр байгуулж байна. Авт тээврийн хэлтсээр байгуулж байна. Агаарын тээврийн хэлтсээр байгуулж байна. Энэ нь өөрөө манай энэ харилцааг улам өргөн болгож иргэдийн зорчих хөдөлгөөнийг хэлбэршүүлж Монгол паспортыг үн цэнтэй болгож байгаа. За ингээд гадаадд маш олон оюутнууд сурж байна, хэл устдаа болж байна, юм үзэж нүд тайлж байна. Энэ өөрөө Монгол орны хөгжлийг бас хурцсагж байгаа. Тэгэхээр бид нар энэ иргэдийн асуудалд онцгойлон анхаар сүүлийн 4-5 жил тасралтгүй иргэдийн санаачлага хүслээр одоо арга хэмжээ зохион байгуулагдах, за тэдний эрх ашгийг хангах, төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэх асуудлууд дээр онцгой анхаарч тодорхой хэмжээний бага ч гэсэн төсөв тавьж өгдөг. Одоо өнөөдрийн байдлаар бид нэр дипломат төлөөлөгчийн газруудад ихэнхт нь одоо 6 газар өнгөрсөн жил нэмж консулын алба байгуулсан. Дандаа иргэдийн эрх ашигын төлөө. Тэгэхээр иргэдээ бүгднгийн одоо хэлийн чандтайгаа иргэдээ тоотон одоо мэддэг бах. Тэр хүмүүс төрийн үйлчлэгийг үзүүлэх, консулын үйлчлэгийг үзүүлэх, за Монгол орноо сурталчлах, за эргээд одоо эх орондоо эргээд сууршаад ирэхэд нь тэр хүмүүсийг одоо хүлээж авах тийм ээ. Бас эргэн сууршиж энэ нийгэмтэйгээ тасан цогцолт нь ямар бодлого боловсруулах вэ гэдэг төвшөнд хүрч байна. За элийн чандад байгаа дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулаад бид нэр иргэдийг нэгтгэх, тэр хүмүүсийг бас эх орноо сансан сэтгэлийг нь тайвшруулах, Монгол орончоос та нарыг мартаагүй гэдгийг сануулж авах гэж элчин сайдын яамдууд байгаа. Аав ээж шиг нь ах トゥ шиг нь бид нар элчин сайдын яамн дээрээ ирээд үйлчлэгээ авахаас гадна бас баяр ёслол хамт тэмдэглэж авах, наадмын үйл ажиллагаа одоо цагаан сараар ингэж уулзалт золголт хийдэг бол хөвшсөн.
За өнгөрсөн жил Брюсселд бид нэр бас ерөнхийлөгчийн ивэлдор дэлхийн монголчуудын наадмыг зохион байгуулсан 1500 орчим хүн оролцсон. Ганцхан монголчуудтай зориулаад төдийгүй гадны тэр бүс нутаг тэр одоо Европтойгоо улс орнуудын маш олон гадаад хүмүүс бас энэ наадмыг үзэж сонирхсон. Олон холимог гэр бүлтэй хүмүүс энэ наадамд оролцсон. Бас эргээд гадаад сурчлаганд ч гэсэн их чухал. Одоо монголчуудыг бас ив нэгдэлтэй байх, хэлийн чандд байгаа монгол иргэдийн ёс суртахуун, зан заншлаа дээдлэх, монгол хүний үнэмжийг нэмэгдүүлэх, монгол хүнийг нэр төртэй гадаадад бас ажиллаж амьдрахад нь бие биенээсээ бас үлгэр дуурайл авах ийм чухал одоо арга хэмжээ юм байна гэж дэмжсэн, санхүүжүүлсэн байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бид нэр энэ монголчуудынхаа зохион байгуулж байгаа уралдаан тэмцээн, баяр наадам, шагнал, одоо гэр бүлийн баяр бүх юмд нь элчин сайдын яамдуудаа боломжийнхаа ирээр оролцож дэмждэг, орон оронд суугаа монголчуудаа бүгдийг таньдаг мэддэг байх ийм зорилтыг тавьсан, ийм ч үүрэг даалгаврыг өгж байгаа. Дээрэс нь одоо Монгол ямар агуу түүхтэй орн бэлээ. Түүх, ёс заншил, урлагаа заавал сурчилж. Энэ бол одоо Монгол улсын нэр хүндийг бас өсгөх гадаад маш том сурчлагыг Монгол иргэд иргэн болгон хийж явах хэвээр. Монгол хэлээ сурж явах хэвээр. Монгол соёлоо түүхээ мэдж явах хэвээр гэдгээр нь Монгол судлалыг дэмжиж байгаа. Хэлийн чандтайгаа Монгол иргэдийн байгуулсан одоо сургалтын төвүүд Монгол сургуулиудыг бас боломжийнхаа ирээр дэмжиж байгаа. Цаашдаа ч гэсэн энэ дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэсэн ийм байр суурьтай. Элчин сайдын яамдуудыг бүгдийг нь одоо 34 элчин сайдын яам байгаа. Бүгдийг Монгол гэртээ бол Монгол гэртээ гадныхаа зочдыг авч дипломатуудыг Монгол хувцас өмсч, Монгол хоолоор дайлж. Энэ бол одоо хамгийн хялбар хямд зардлаар улсаа сурчилж байгаа боломж шүү гэдгийг одоо бүр албан даалгавраар өгөөд ерөнхийдөө бол бас хэвшигдсэн. Сурчлагаа гэснээс мэдээж Монгол одоо Монголыг сурчлах, таниулах гэдэг бол гадаад харилцааны яамны бас нэг чухал чиг үүрэг. Тэгэхээр энэ айлчлал арга хэмжээ бас өөрөө давхар сурчлагаа явж байгаа тийм үү. Одоо юу гэдгийг Монголд ирж байгаа энэ жилийн магадгүй хамгийн онцлогтой айлчлал бол Японы согжлын тэзэн хааны айлчлал. За Монголд ирсэн айлчлалуудаас. За өнгөрсөн он жилүүдийн хувьд бол нэгдсэн үндэсний байгууллагын хинээр хэмжээний даргын Гутерреш даргын айлчлал ч юм уу, Ромын одоо Пап Франсисийн айлчлал ч юм уу, энэ бүхэн бол давхар улс орныг сурталчилж байгаа. Манай гадагшаа хийж байгаа жишээлбэл энтгэгт хийсэн айлчлалын үеэр маш том хэвлэлийн мэдээнүүд гарч байгаа. Тэр чинь үндсэндээ дэлхийн хамгийн том англиар яригч тэрбум 400 сая хүнтэй улсад яаж байгаа гэдэг тэр талаас нь нэрвэл. Тий, одоо яг тоо гаргах юм бол одоо тэр саяны дурдсан хэдэн айлчлал хэдэн тэрбум хүн үзсэн байгаа тийм ээ. Японы эзэн хааныг айлчлахад Япон хүн болгон үзсэн бүх хэвлэл мэдээлэлээр нь Монголын талаар тасралтгүй 7 хоног мэдээлэл гарсан. Дандаа эерэг мэдээлэл байсан. Энийний дараагаар манай одоо гадаад харилцааны яамд маш тод мэдрэгдсэн зүйл Япон хүн болгон Монголд айлчлахыг хүсэж байна. Хоёрдугаарт манай Японы эзэн хаан, цогц авлант эзэн хаан хатан хаа хоёрыг монголчууд ямар сайхан хүндэтгэлтэй хүлээж авбаа. Монголын ард түмэн бол их сайхан сэтгэлтэй, зочломтгой ард түмэн байна. Монгол орн бол одоо ийм орн юм байна гэдгийг ингээд таниулахад энэ өөрөө манай гадаад сурчлалд асар чухал. Пап Францисыг айлчлахад католик шашинтнууд дэлхий дээр одоо хэд 2 тэрбум орчим хүн байна. Бүгд үтсэн. Бид нар католикууд биш ч гэсэн католик шашинтлууд Монголын ёс уламжлал, зан заншлыг одоо гайхамшигтай мэдэрсэн байдаг. Сая энтгэгт зөвхөн урлагийн тоглолт болж байхад тий Монголд очисон хүн байна уу асуухад бараг байхгүй 4-5 хүн гараа өргөж байхад тоглолт үзсний дараа Монголд очих хүн байна уу гэсэн чинь бүгд очие гэсэн. Тэгэхээр хэвлэл мэдээлэлээр нь явж байгаа энэ айлчлалуудын үеэр бол тэр улсын сурчлагааг одоо хамгийн өргөн үрээтэй идэг. Улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг тэгэл бүх салбарын хамтын ажиллагаа ярьдаг учраас өргөн хүрээнд тэр улсын сурчлагыг богино хугацаанд хийдгээрээ давуу талтай. Үүгээрээ одоо бид нар гадаад сурчлагыг бага зардлаар асар олон хүнд богино хугацаанд хүргэж гин гэдэг нь айлчлалын бас нэг ач холбогдол. Тэгээ бид нар одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн төрийн ажил бол хамгийн айлчлалын өндөр түвшин шүү дээ. Энэ үеэрээ бид нар ийм одоо нэг ийм цогц гэх юм одоо үйл ажиллагаа явуулж байгаа зөвлөх хүчний бодлого давхар авч явж байгаа нь өөрөө одоо энэ урлаг соёлоороо дамжуулж, түүхээрээ дамжуулж тухайн улсад музей үзэсгэлэн гаргах, уран бүтээлчтэй концерт тоглуулах, морин уурын чуулгын концертыг авч явах нь өөрөө энэ зөвлөх хүчний бодлогоор Монголын соёл урлагийг сурчин таниулах, эргээд аялал жуулчлалыг татах ийм зорилготой. За заавал бизнес форум явж байгаа. Доор ээж 100 аж ахуйн нэгжүүдийг
хооронд нь уулзуулдаг. Одоо зүгээр нэг тийм зориггүй явахгүй. Заавал одоо тэр ижил төстэй үйлдвэрүүдийн олох, үйлдвэр аж ахуйн газрууд, тэр орны дэвшилтэй технологиг танилцуулах, бизнесийн одоо худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг өргөтгөх, компани хоорондын гэрээнүүд маш их байгуулагддаг. Одоо хөрөнгө оруулалтын бизнесийн хамтын худалдааны гэх мэт. Тэгэхээр энэ цогц ажиллагаанууд өөрөө Монгол улсыг сурчлагаас гадна яг гадаад бодлогыг илүү одоо бодит хамтын ажиллагааг бий болгох энэ зорилго энэ хүрээнд бол амжилттай хэрэгжиж байгаа гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр гадаад бодлого өөрөө маш цогц ойлголт, маш нэгдмэл байх ёстой зүйл гэдэг санаа бас энд явж байгаа шүү. Тэгэхээр мэдээж хоёлаа одоо альч нэг бүрийг дуртаад байвал цаг мэдээж хязгаартай. Тэгэхээр ерөнхий агуулга тал руу илүү ярихыг хичээлээ. За мэдээж сүүлийн асуулт ерөнхийдөө ойлгомжтой баг. Бид нар 2026 оноос гадаад бодлогоос юу хүлээж болох вэ? За мэдээж бид нар одоо тэнд альчлан энд альчлан гэж ярьж болохгүй. Тэ. Зүгээр ер нь бид нар ямар хүлээлтийг 2026 онд тавих вэ гэж. За хүн тэгээд одоо хүнч вэ, байгуулагч вэ амжилтаа дандаа ахиулъя гэж зорилго тавьдаг. Тэгээд манай гадаад харилцаа идэвхжиж байна. Ер нь бол бид нар бас нэг анхан шатны ажлуудаа хийцэн гэж тооцох юм бол 25 оны ажлаа дахиад нэг 20-30%-аар амжилтаа ахиулна гэж зорж байгаа. Тэгээ манай гадаад харилцааны яам эрхчлүүдийн одоо төрийн айлчлалуудын төлөвлөгөө бол гараад ингээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдаад ингээд хэрэгжээд явдаг. За тэрний хүрээнд одоо дор ээж 80-аад арга хэмжээ айлчлал бол зохион байгуулна. Олон улсын арга хэмжээнүүд, айлчлалууд төвшөндөө. За дээрэс нь бид нар энэ эрхчил бол энэ зөвлөн хүчний бодлогоо илүү хэрэгжүүлж аялал жуулчлал татхаас гадна улсуудад байгаа манай соёл урлагийн түүхийн холбогдлолтой бүтээлүүд одоо сая бид нар Ватиканд ажиллахад Ватиканы нууц архивтай бид нар бас баримт бичиг байгуулсан. Энэ хүрээндээ манай судлаачид очиж Монголын түүхтэй холбоотой тэр номын санд тэр архивт ямар баримт бичиг байна судлаад тэрний хувийг авах. За одоо барууны одоо альчилж байгаа орнуудын музейд байгаа манай түүхийн бүтээлүүдийг одоо авах тийм ээ. Ийм тэгээ хамтарсан одоо түүхийн экспедицүүдийг ажилуулах одоо торгоны замын одоо энэ ойрхот орнотын орнууд, Төв Азийн орнуудтай өмнөх хэлцээрүүдээр ярьсан ажлуудын үр дүнгийн араас нэлээд явна гэж бодож байгаа. Дараа нь бизнесийн хамтын ажиллагааг бодит тутгаар нь одоо гадаад харилцааг эдийн засагжуулах гэхээр нэгдүгээр энийг олон жил сонсоод үр дүнгүй юм шиг сонсогдоод идэг боловч энийг яаж худалдаа эдийн засгийн хувьд ашигтай байлгах уу? Яаж бизнесийн хамтын ажиллагааг бодит амьдрал дээр яг компаниуд дээр илүү ингэж тусалж дэмжиж хэрэгжүүлэх вэ? Төрийн байгууллага энэ дээр ямар одоо оролцоотой байх ёстой юм? Тэгээ гадны энэ түншлүүдийг илүү ойртуулах, бизнесийнхантаа яаж туслах уу? Яаж Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлох вэ гэдэг дээр илүү төвлөрч ажиллана гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Ямар ч байсан бид нар үргэлжлүүлээд идэвхтэй тэнцвэртэй гадаад бодлого барина гэж ойлгож болох юм байна тийм үү? За тэнцвэртэй идэвхтэй гадаад бодлого бол маш ойлгомжтой. Бид нар манай дипломатуудын гол ярьдаг зүйл бол улс төр дипломатын аргаар гадаад аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах, за гадаад орчин аятай тухтай байх л гол зорилготой. Тэр энэ хүрээнд дотор илүү нөгөө өнөөдөр хоёлаа ярьсан сэдв илүү прагматик гадаад бодлогоо, илүү хүмүүст нөгөө иргэдэд яаж иргэн болгонд хүрэх үү, яаж иргэн болгонд наалтсан бодлого байх вэ гэдэг талаас нь тайлбарлахыг оролдож ярьсан учраас ийм одоо эдийн засгийн агуулгаар нь илүү ярьлаа гэж ойлгож байна. За баярлалаа танд. Таны ажил үйлсэд амжилт хүсье. Шинэ оноо сайхан хөтөр. За шинэ оны минь төргий. Сайхан баярлалаа. Баярлалаа үзэгчтэй. За бид та бүхэндээ Монгол улсын гадаад харилцаа, гадаад бодлогыг сурчлан таниулах зорилготой ярилцлагын нэвтрүүлгийн эхний дугаараа хүргэлээ. Өнөөдөр манай зочноор Монгол улсын их хурл засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайд Бас Цэг оролцлоо. Баярлалаа.